За манай газраас бол урьдчилан сэргийлэх чиглэлээр бол гэр бүлийн 8 модуль сургалт, мөн хүүхэд хүмүүжлийн эерэг арганы сургалтуудыг бол тогтмол зохион байгуулдаг байгаа. За энэ хүрээндээ болохоор 2024 оны байдлаар бол гэр бүл рүү чиглэсэн аз жаргалтай гэр бүл 1-2 гэсэн вакуум сургалтууд мөн нийгэмд эерэг харилцаа хандлагыг бий болгох зорилгоор одоо хөдөөгийн болцоо 1-2 контентуудыг зохион байгуулсан байгаа. 2025 онд хүүхдийн нөлөөлөхөнд 75 хоногийн аяныг зохион байгуулж энэ аянаараа дамжуулан одоо хүүхдүүдийг хор цурсаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлууд за хүүхдүүд бие биендээ эерэг хандлагыг төлөвлөжүүлэх зорилготой нөлөөллийн өөрчлөлийг контентын уралдаа за мөн дэлгүүрийн эрхлэгч нарын одоо зөвлөгөөнийг зохиосон байгаа. За энэ дэлгүүрийн эрхлэгч нарын зөвлөгөө нь болохоор энэ хүүхдүүдэд арх тамхи согтууруулах хундаг худалдан борлуулахгүй байх одоо энэ уриалгад нэгдсэн ийм зөвлөгөө болсон байгаа. За мөн энэ онд цэргийн насны залуучууд 853 залуучууд одоо хурж ажиллаж бэлгийн хүчирхийлэл болон бусад гэр бүл төлөвлөлттэй холбоотой сургалтыг бол хийж ажилласан байна.